За нийт үзэг сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргье. Шинжлэх ухаан танин мэдхгүй од мөндөр сувгийн маань цус 50 дарангуулагч нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн болж байна. За энэ нэвтрүүлгийн маань манай онон бид хүн бэлтгэн хүргэдэг. Өдрийн мэнд оноо. Өдрийн мэнд. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids витамин за мөн дээрээс нь өглөө бүр эрүүл шинэ хүнсийг таны гарт урайтай төг сургац компани хамт олон маань оролцож байгаа. За өнөөдрийн сэдв Ого Чавес. За одоо жинхэнэ мэдээгээр алдартай болж байгаа Венесуэл улсын талаар ярих гэж байгаа. Бид нар сонирхолтой нь хуваагаарынхаа дагуу явж исэн чинь 2-7 хоногийн өмнө ийм мэдээлэл болоод тэгээ яг цагт харж байгаа юм шиг энэ нэвтрүүлэг гарч ирж байна. За тэгээд Венесуэл улсын талаар ярихын тулд заавал одоо түүхийг нь ярих хэрэгтэй. Тэгээд Венесуэл улс яг ямар нөхцөл байдал болж иж энэ одоогийн юм бүрдсэн байна гэдгийг ярина. За Венесуэл улсын тухай хэлэхэд Өмнөд Америкийн зүүн хойд хэсэгт байрладаг, хойд зүгт Карибын тэнгис, өрөн зүгт Колумб, өмнө зүгт Бразил, дорн зүгт Гаяны улстай хилдэг байгаа. Тэгээд сүүлийн үед иргэд нь олон саяараа дөрвөх болсон тул хүн амыг нь 28-аас 32 сая гэж таймлан хэлт юм байлээ. Тэгээд 1811 онд Симон Боливар өдөртөгчийн дор Болив, Колумб, Эквадор, Панама, Перу улсуудтай хамт Испаниас тусгаар тогтнолоо зарласан байдаг. Тэгээд энэ Симон Боливар гэдэг хүн бол одоо Латин Америкт одоо түүхэн баатар гэж явт юм байлээ. Одоо Болив улс нь өөрөө Симон Боливариас нэрлэгдсэн байдаг. За тэгээд 1922 онд Венесуэлд асар их хэмжээний газрын тосны нөөц олдож исэн. Тэгээ өдөрт бараг 100 мянган баррел олборлох боломжтой байсан байлээ. Тэгээ хэдхэн жилийн дотор маш олон гадаадын компаниуд олборлолт хийж эхлээд тэгээд дэлхийн хамгийн их газрын тостой улс байдаг. Одоо далаагаас олборлдог үл энэ ч бас далаагаас олборлдог баха. Тий. Тэгээд одоо нефтийн нөөцөөрөө одоо бараг Иран, Сауди Арабиас илүү байдаг. Тэгээд одоо нийт нөөц нь 300 тэрбум гаруй баррел гэж тооцсон юм байлээ. За тэгээд газрын тос илэрхэд гадаадын их хэмжээний хөрөнгө орж ирж исэн. Тэгээ их хэмжээний хөрөнгө орж ирэнгүүт тэр үндэсний валют боливар нь нөгөө ханш нь өсөж байгаа байхгүй юу. Тэгээ ханш нь өсөд байгаа гол за бараг өөртөө юм үйлдвэрлэхээ болоод оронд нь гаднаас импортын бараа авъя гэж шийдэж байгаа. Тэнгүүт одоо импортын бараа маш их хямдхан болж байна. Тэгээ гадагшаага зөвхөн нефтээ экспортлдог улс болчихж байгаа. Тэнгүүт одоо энэ дээр яаж яана гэхээр энэ улс одоо зөвхөн нэгэн салбар дээр тогтдог болчиход байгаа байхгүй тийм. Ердөөсөө нефтээс өөр юм хайсанаас болоод одоо улсынх нь бараг 80% нь экспорт нь зөвхөн нефтээр бүрддэг болсон байд юм билээ. Уулын байрлалын хувьд болохоор одоо Өмнөд Америк байгаад байдаг тийм. Карибын тэнгисийн иргэдээ Атлантын далаатаа ингээд яатсан тэр хамгийн бас боломжийнхээс илүү нэг хоёул өмнөх дугаар дээр хэлжсэн шүү дээ нэг кубтэй. Тийм, кубтэй ойрхон тийм. Куб чинь тэгээд тэндээс ганцхан экспортлох бүтээгдэхүүн болоод бас яалаа тийм чихрийн шинжилгээ яалсан шүү дээ. За тэгээд 1943 онд тэд нар хуулиараа одоо гадаад компаниуд нефтийнхаа борлуулалтын ашигын 50%-ийг заавал улсдаа үлдээнэ гэсэн хууль гаргаж ирсэн. Тэгээд энэ хууль гаргаснаар Венесуэлийн орлого 6 дахин нэмэгдсэн байдаг. За тэгээд 1973 онд Араб Израилийн дайн гарч ирсэн. Тэгээд энэс болоод нефтийн үн 4 дахин нэмэгдсэн юм байлээ. Энэс болонгууд одоо Латин Америкта Венесуэл улс одоо хамгийн баян улс нь болж байгаа. Тэгээд 1970-80 он гэхэд дэлхийн хамгийн баян 20 улс дотроо багтдаг болсон байгаа байхгүй юу? За одоогоос 40 жилийн өмнө дэлхийн хамгийн баян улсуудын нэг байсан. Тэгээд одоо ямар нөхцөл байдалд хүрсэн бэ гэдгийг бид нар харах болно. За тэгээд 1980-ад оны нефтийн хямралаар нэг баррелийн нефтийн үн $35-аас $10 хүртэл унжижсэн. Тэгээд Венесуэлд энэ бол шууд одоо эдийн засгийг сүрүүлэх том цохилт болж ирж байгаа байхгүй. Тэгээд эндээс өнөөдрийн гол дүр Ого Чавес гарч ирсэн яригдана. Тэгээд манай үзэгчид бас харж үзэх юм бол одоо ингээд нефтийн үн унах болгонд энэ Венесуэл гэдэг улс одоо том цохилт аавна цэргийн эрэлтхийн одоо хамаг асуудал гарч ирд юм байлээ. Нэгэн салбартаа тэн дээр л тогтож байгаа гэдэг шүү дээ. Нэг ийм харагдаадсэн тэгээ өмнөх дугаарууд дээр одоо ингээд нэг салбартаа байлаа. За экспортлог салбар тэр нь гэхдээ амжилтаа сайн байхад ингээд ингээд нөгөө нэг мөнгө маш их олоод эдийн засгийн өсөөл тэр улс ингээд одоо сард жишээлбэл одоо $300 сая зөвхөн төсөвтөө зарцуулдаг ч юм уу улсдаа зарцуулдаг салин дүгт асуулдаг байсан бол яг тэрүүгээр тогтож явж байгаа нүүтэн тав унчихлаар өсрэл 1 сар юм уу 2 сар барайл тэгэл модоо барьж байгаа. Харин тийм. Энэ аягүй эсдэлтэй юм биш үү? Одоо нэг янзын амар сайхан ажиллаад мөнгө цалинтай байжсэн чи гэвгэнд ажлаасаа халагдангууд одоо хэрэглээ нь өндөр төвшөндөө байгаад хэлсэн мөнгө орж ирэхгүй болонгоо шууд асуудал болчихж байгаа байхгүй юу. Тэгэд энэ дээр одоо төрүүлээд хэлэхэд энэ Венесуэлийн удирдагчид нь бүгдээрээ ямар
алдаа гаргаж ийна гэхээр ингээд дандаа тавтаад алдаа гаргаад идэг. Тэр нь юу вэ гэхээр энэ салбараас өөр юм руу орох ямарч зориг байхгүй, сонирхол байхгүй байгаа байхгүй юу? Нэг янзын. За одоо нефтээ гаргаад байна. Оронд нь бас гоё дотоод үйлдвэрүүдэд дэмжиж өөр юм гаргах боломж мөнгө нь байгаа штэ. Тэгсэн мөртлөө тэрийг гаргаж чадахгүй байна гэдэг нь одоо албаар ч юм уу, санаанд хүч юм уу байж магадгүй байхгүй. Миний харж байгаагаар одоо нэг янзын нефтээ барьцаа удирдагч нь улсаа бас барьж ийна л гэсэн учраас тэгээс бас солонгоруулах сонирхол байхгүй гэж магадгүй байх гэж бодоод байгаа. За Уго Чавес 1954 оны 7 дугаар сарын 28 онд Венесуелийн жижиг тосгонд төрсэн байдаг. Аав ээж хоёр нь хоёулаа багш байсан. Тэгээд 6 хүүхдийн хоёр дахь нь багшийн цалингаар ийм олон хүүхдүүд тэжээж чадахгүй байсан учраас Уго Чавес дийлэнхтэй эмээ дээр өссөн гэдэг. Тэгээд Уго Чавес бага бахаас амар их бейсбол тоглодог байсан. Тэгээд алстаа мэргэжлийн тоглогч болох мөрөлдөлтөй байсан юм бэлээ. Тэгээд бейсбол тоглохоос гадна шүлэг бичдэг, зураг зурдаг, тэгээд театрын жүжиг тоглодог хүүхэд байсан. Тэгээд энэчээс харахад одоо нэг ирээдүйн харизмагаа эндээс олсон юм шиг байгаа гэдэг. Тэгээд ахлах сургуулаа төгсөөд нийслэл Каракасын цэргийн академид орсон. Цэрэг болъё гэд энэ академид бол ороогүй юм бэлээ. Энэ Каракас хоттой одоо хамгийн сайн бейсболын хөтөлбөртэй сургууль нь энэ цэргийн сургууль нь гэж таарсан юм бэлээ. За тэгээд цэргийн сургуульд орж явж байхдаа за баг бейсбол худлаа юм байна. Оронд нь цэргийн замаар явъя гэсэн сонирхолтой болоод тэгээд одоо энэ дөрөв хувцсны замлаар төрийн эрхэнд хүрэх гараанд гарсан гэж хэлдэг. За тэгээд 1975 онд Уго Чавес баг дислэгч цолтой төгсөд айрамдаа шууд албааж эхэлжсэн. Тухайн үед одоо Венесуэлд коммунист нөлөө нэлээд гүн орчихсон байгаа байхгүй. Ялангуяа нэг хажууд нь Куб байсан учраас энэ ч бас эдлийн тань хүйтэн дайны үеэрээс учраас коммунизмын нөлөө маш их байсан байт юм билээ. Тэгээд одоо засгийн газрын эсрэг тэмцдэг үндэсний чөлөөлөх зэвсэгт хүчин гэж партизан байсан юм билээ. Тэгээ энэ цаагаараа Фидель Кастротой холбоотой байсан гэж хүмүүс таамагладаг. За тэгээд Чавес эхэндээ коммунизмын нөлөөний эсрэг үйл ажиллагаа явуулж исэн. Одоо ямар ч их санал цуглаан болон тэднийг бүгднийг зогсоож исэн. Гэхдээ энэ хугацаанд ард иргэдэд хичнээн ядуу амьдарч хэр их зовж байна гэдгийг өөрийнхөө нүдэрээ харснасаа болоод энэ жоохон өөрийнхөө улсын эсрэг санаа бодолтой болж эхэлсэн байлаа. Жоохон за баг коммунизмын зүг байж магадгүй юм шүү дээ. Энэ хүмүүс яагаад ингэж чагсаад байна? Яагаад ингэж чагсаал цуглаан хийгээд байгаа тодорхой болж байна гэдэг шийдвэр гаргасан байдаг. Одоо нэг нүдэ нээсэн гэж хэлж болох юм байна л да тий. Тэгээд одоо бүр нэг удаа сэрдэгцэн иргэдийг ингээд цэргүүд ингээд дарамтлаад дээрлэхээдсэн голоор норж бүр зогсоож исэн гэсэн. За тэгээд баг айрмаас гардын билүү гэд бодож исэн чинь Уго Чавесийн ах Ада Чавес зүүнний нууц хөдөлгөөнд орсон гэдэг мэдээлсэн юм билээ. Тэгэд энэ шумаар явсаар хагаад Уго Чавес партизаны нэрт удирдагч Даглас Браво гэдэг хүнтэй танилцсан байдаг. Тэгээ Браво юу гэж хэлсэн бэ гэхээр за манай тэмцэлд одоо айрам дотор нэг хүн байна те. Дотроос нь өөрчлөлт гаргах одоо дотроос нь бараг тагнал хийх хүн хэрэгтэй байна. Тийм учраас чи айрамасаа битгий гараа гэж хэлсэн байдаг. Уго Чавес тиймгээд Чавес айрам дотроо үлдэхээр шийдсэн байсан. За тэгээд 1982 онд Симон Боливарын мэндлийн 200 жилийн ойг төхөж байгааг тохиолдолон Чавес Браво 2 нэг нууц сүлжээ хийжсэн айран дотроо тэгээд тэрийг Боливарын хувьсгалт хөдөлгөөн 200 гэж нэрлэжсэн. Тэгээд одоо нэг төрийн эргэлт хийх, цэргийн эргэлт хийх бэлтгэлээ хангаж эхэлжсэн гэж хэлж болно. За тэгээд 1986 онд дэлхийн дахин газрын тосны үн унаж Венесуелийн экспортын орлого хэд дахин агшиж эхэлж байна. Тэгээд 1983 онд Венесуелийн гадаад валютын нөөц дууссан тул түүхэндээ анх удаадаа нэг Боливарын ханшаа болгож эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ энэс нь болоод бүр эдийн засаг нь сүрч эхэлж байгаа. Тэгээд ядаж энэ нөгөө нефтээс маш их мөнгө олж исэн учраас одоо эдийн засгийн одоо төрийн бүх төвшөнд нь авилга нэрэгдсэн байгаад байсан. Тэгээ одоо хүмүүс тэрэнд нь маш их уурлаад бухимдаад чагсаалууд хийж эхэлж исэн байлээ. Тэгээд энэ ханшаа бууруулсан өдрийг хар баасан гар гэж тэмдэглэв юм байлээ. За тэгээд 1989 онд мянган ядуу Венесуэлчид гудамжинд чагсаж яхад тэрийг нь үүмэн самуу дээрэм тонол болж хувирж байгаа. Тэгээд ерөнхийлөгч Карлос Андрес Перез самууныг цус уурсган дарсан байдаг. Тэгээд 100 хүн амнасаа алдсан байна. Тэгээд энэ их ядлаханд одоо Уго Чавесийн төвчээр бүр эцэстээ хүрээд 1992 оны 2 дугаар сарын 4-нд удаан бэлдсэн тэнцлээ ил болгож цэргийн эргэлт хийх гэж оролдсон юм. За тэгээд үүр цайхаас өмнө тэсгч цалтай Уго Чавес хувьсгалт 200-ийн цэргийн нэг салаагаа өөрөө удирдаад Каракасыг эзлэх товтлоонд орлоо.
Гэтэл одоо босгочдынх нь хүний тоо хүрээгүй юм уу одоо асуудлууд гарсан юм уу яасан яг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийлөгч Перезийг барьж чадаагүй байдаг. Тэгээд Чавес цөөхөн гидхэн зэрэгтэй хамт Каркасын цэргийн түүхийн музейн дотор бэхэлд босгож исэн. Тэгээд за байлдаад эрдээс гарч чадахгүй юм би угаасаа энэ байлдаанд ялахгүй байна гэдгийг мэдээд за намайг телевизээр үг хэлүүлэх юм бол би бууж өгөө гэж хэлсэн байдаг. Тэрийг нөхөр ерөнхийлөгч нь хүлээн зөвшөөрсөн байдаг. За тэгээд өгөөж Чавес нэг десантын дөрөнд хувцастай улаан бэрэ гэдэг малгайтай гарч ирээд хитгэн байд үг хэлсэн байдаг. Тэгээд тэр юу гэж хэлсэн бэ гэвэл тэмцэл одоохондоо л саацсан. Цаашид үргэлжлүүлнэ гэж хэлсэн байдаг. Тэгээд энэ одоо Hugo Chavez-ийн гол брэнд болсон үг гэж хэлж болно. Тэр нь Por Ahora гэж байгаа байхгүй юу? Тэр нь одоо одоохондоо гэсэн үг. Тэгэхээр одоо энийг нь иргэдэн сонсчод одоо нэг ингээд тогон цохилж байгаа юм шиг тий сэрж байгаа байхгүй юу? Нэрэл бид нар ингэж сайн хэцүү амьдраад байна шүү дээ. Энэ хүн чинь бидний төлөө энэ зэргийн ирэл хийх гэж оролдлоо. Тэгтээ шоронд орчлоо. Тэгтээ одоохондоо гэж байгаа юм чи бид нар ирээдүйд боломж байна гэж сэтгэл төрж байгаа. Тэгээ одоо энэ Hugo Chavez чинь одоо хинч биш байгаа шүү дээ. Одоо зүгээр нэг зэргийн офицер байсан. Гэвч нэг шөнийн дотор одоо ардын баатар болоод хөрчиж байгаа байхгүй юу. Тэгэд Чавесыг барьжлаад шоронд хийсэн. Тэгтэл одоо шоронгийнх нь гадааны хүмүүс Чавесыг суллаач гэгээд чагсдаг байсан. За тэгээд энэний дараа удалгүй нөгөө Чавесыг шоронд хийсэн ерөнхийлөгч Перез өөрөө авилгын дүүлэнд өртөж огцорсон байдаг. За хоёул хамтран хэлэгч ярьж тийм. За тэгээ. Нэвтрүүлгийн маань хамтран хэлэгчээр за амин димээр баялаг өвөл урайн дор хүүхэд багшуудын дархлааг дэмжих олон төрлийн амин дэмүүд ашигтай бактери эрдэс үдсийг нэг дор агуулсан нийлмэл найрлагатай дөрвөн төрлийн бикутан хүүхдийн витамин бид хүний дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ маань одоо таны хүүхдийг амин дэмэр баялаг байлгах гэдэг нь дархлааг нь дэмжих гэдэг нь ийм л зорилготой бүтээгдэхүүн гэсэн үг. Тэгэхээр та бүхэн маань өөрсдийнхөө хүүхдүүдийг ямар нэгэн өвчлөлөөс ханаа томуунаас одоо юу гэдэг нь те энэ болгоноос хамгаалъя гэж бодож байгаа бол ерөөсөө л амин дэмэр баялаг байлгах хэрэгтэй гэж санал болгоод байгаа. Тэгэхээр амин дэмэр баялаг энэ Bikutan Kids гэдэг хүүхдийн витамин байгаа. Дөрвөн төрөлтэй. Тэгээд health point болон health point гэдэг эмийн сан байдаг шүү дээ, тэ. Энэ эмийн сангуудаар болон бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа. Тэгээд та бүхэн маань Alkaloid Mongolia гэдэг Facebook хуудас байгаа. Энэ хуудаснаас бас дэлгэрэнгүй мэдээллийг нь авч болно. За тэгээд амин дэмэр баялаг өвөл урайндар хүүхэд багцуудын дархлааг дэмжлэх зорилготой Bikutan Kids бид бүхнийг дэмжин ажиллаа. Баярлалаа. За тэгээд 1994 онд шинээр сонгогдсон ерөнхийлөгч Рафаэль Калдера улс төрийн оноо авах зорилгоор Чавес болон тэрнтэй баривчилсан офицеруудыг суллаад өршөөл үзүүлсэн байдаг. Гэхдээ за та нар хэд юрдөөсөө цэргийн алганд шал хашиж болохгүй шүү гэж хэлж байгаа. Тэгтэл одоо энэ Hugo Chavez бол цэрэг эрдэс сонирхолтой болчихж байгаа байхгүй яг гэвэл за надаа улс төрийн чихэн карьер гарч ирж байна гэдэг мэдэрсэн хүн байгаа. За тэгээд 1994 онд Чавес Кубад айлчилснаар хөгшин коммунист Фидель Кастро залуу шинтгэгч Hugo Chavez хоёрын олон жилийн найз нөхөр ихэлсэн байдаг. Тэгээд одоо нэг янзын Hugo Chavez хийсэн одоо хөдөлгөөн болгон бас нэг янзын Фидель Кастрогийн хөдөлгөөнтэй маш ойрхон харагддаг. Сайн найзууд байсан учраас одоо гаднаас дэмжлэгтэй болох гэдэг нөгөө баг тий. За тэгээд энэ үед Венесуэл одоо хос намын тогтолцоо бүрдүүлж байсан. Ардчилсан акц хэмээх социал-демократ нам мөн социал Христос намын хэмээх баруун үзэлтэй намын нэр хүнд амар муу болсон байсан байгаа байхгүй ягаад гэвэл улс нь одоо маш их эдийн засгийн хямрал үзлээ. Авилга маш их хэтэрхийх байгаад байна тий. Тэгээд энэ дээр шинэ хүн гарч ирэх сайхан боломж гарч ирж байгаа. Хөрс бүрдэж байна. Тий хөрс бүрдэж байгаа. Тэгээд 1998 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэхэд Боливарын хувьсгал гэж өөрийнхөө хамаг кампанит ажиллаа ярьж байгаа. Боливар ч одоо бас л нөгөө Симон Боливарыг л татчихин тий. Одоо Монголд байсан бол одоо Чингисийн хувьсгалж байна тий. Тиймэр дэх юм ашиглаж байгаа юм шиг. Тэгээд ядуусын хэрэгцээг хангах амлалт өгсөөр байгаад Чавес хүчтэй хөрслөгч болж гарч ирж байгаа байхгүй юу? Ядуусын хэрэгцээг хангана. Тэгэхээр тухайн үед нөгөө ядуучууд нь массл байсан байх гэдэг л да тий. Дийлийнх нь байх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэднийг юу хэлүүлмээр нь тэднийг өөртөө татах юм бол ингэж болно гэдгийг мэдээд шүү дээ. Тий. Одоо энэ Венесуэл гэдэг улс чинь амар сайхан баян улс байгаа даа штэ. Тэгсэн мөртлөө одоо нэг хамгийн 1970 80-аад онд хамгийн баянда иргэдийнх нь 50% нь ядуу амьдралтай байсан байгаа даахгүй юу. Тэгэхээр нөгөө гаднаас ярьж ирж байгаа хамаг мөнгө нь ялгаагүй л одоо нөгөө нэг янзын дарангуулагч шиг хүмүүст нь кармад нь ороод байсан байгаа даа. Тэнгүүд одоо ядуусын хэрэгцээг хангах амлалт өгөнгүүт энэ
тэрд нөгөө 50% чинь за энэ Симон Боливар харин Симон Боливар гэнэ. Уго Чавес чинь чадах хүн байж тээ гэж бодож байгаа байхгүй. За тэгээд компанид ажлын үеэр өмнө дэлхийн мисс байснаа улс төрд орсон Арин Саид Чансаг тэрүүлж явсан бол сонгуул төгөх тусам одоо Уго Чавесийн дэмжлэг өсөж исэн. Тэгээд ингээд сонгуул болоход 44 настай Чавес 56% саналаар ялж 20 дугаар зууны хамгийн залуу ерөнхийлөгч болсон байдаг. Хэдэн онд гэлэн чи? Энд чи одоо 1998 оны. 98 онд ерхэлж болчихж байгаа юм тэгээд. Тийм, сонгуул болсон. За тэгээд хамгийн анх авсан арга хэмжээ бол улсын нэрийг шууд өөрчилж байгаа. Нэрийг нь Боливарын бүгд найрамдах Венесуэла улс болгож өөрчиллөө. За тэгээд энэ дээр ямар үйл ажиллагаанд хийсэн бэ гэвэл амар дэжгүй юмуд хийсэн байлээ. Иргэний эрхийг нэмэгдүүлж, боловсрол эрүүл мэндийн үйлчлэгийг үнэгүй болгож, ядуусын үнэгүй орон байраар хангах, ядуусын хорголыг барилгажуулах төслүүдийг эхлүүлсэн байдаг. Тэгээд энэ дээр нэмээд одоо нэг янзын ядуу иргэдтэй сайн зүйл хийж байгаа мөртлөө нөгөө талаараа ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 5 жил байсныг 6 жил болгоцсон. Тэгээд дахиад нэг 2 сонгуулийн дараа энэ 6 жилээ 7 жил болгоцсон байдаг. Тэгэд энэс гадна дараалал нэр дэвших боломжийг бүрдүүлсэн байдیں۔ Одоо нэг нэр дэвшлэг, хоёр нэр дэвшлэг, гурван нэр дэвшлэг гэдэг болгож ирсэн. Тэгэд 2000 оны 7 сард болсон сонгуульд Чавес 60% саналаар ялалт байгуулжсэн байдаг. Тэгэд тэрний нөгөө шинээр байгуулагдсан нам нь үндэсний ассамблеид олох болсон байт юм билээ. Тэгээд эдгээр жилүүдэд одоо Чавес 7 хоног тутам сайн уу ерөнхийлөгч гэдэг нэвтрүүлгийг телевизээр цацдаг байсан. Тэгээд энэс юу харагдаж байна гэхээр энэ Уго Чавес одоо хэвлэл мэдээллийг амар сайн ашигладаг ерөнхийлөгч байгаа байхгүй юу. Одоо нэг янз бид нар чи Африкт бас энийг харж байгаа шүү дээ. Дандаа дарангуулагч нар гарч ирэнгүүт хэвлэл мэдээлэл өөрийгөө сайхан цацдаг байсан. Яг тэрнтэй адилхан байгаад байгаа. За тэгээд 2001 оноос эхлээд Чавес илүү туйлширсан хэлбэртэй реформ явуулсанаас болж өөртөө хэд хэдэн улс төрийн дайсангууд бэлдэж эхэлж байгаа. Одоо эхэндээ нэг дажгүй ерөнхийлөгч байгаад байгаа мөртлөө жоохон л ингээл буруу замаар орох нөхцөл нь бүрдээд байгаа байхгүй. Тэгээд тэрнээс нь болоод одоо ядуусаа хаппи байлгаад байдаг. Тэгтэл одоо нэг мөнгөтэй одоо элиттэй дургуг нь хүрээд байна жилж болтно. Тэгээд 2001 оны сүүлд болсон нэг хуралдаанаар 49 шинэ хуулийг парламентын маргаангүйгээр баталгаажсан. Тэгээд энэ гол төлөв гарц муутай газрыг хувааж ядус тарах, газрын тосны салбараас улсад орох орлогыг нэмэгдүүлэхээс гадна банк, загас агнуур гэдэг олон салбарыг хамарсан өөрчлөлт байгаад байгаа байхгүй. За одоо бол ингээд Уго Чавес амар дажгүй ерөнхийлөгч мэт сонсогдоод байдаг. Гэтэл нэг аль түрүүний хэлжсэнээр дуур нь одоо нууцаар асуудлууд байгаад байгаа байхгүй. Ялгаагүй энэ Чавесийн төр засаг нь бас л авилга ихтэй байгаад байдаг. Иргэдийн 50% нь ядуу амьдардаг байгаа. Тэр нь өрдөөсөө өөрчлөгдөв. Нэг сайжирсан юм өрдөөсөө байхгүй байгаа байхгүй. За тэгээд 2000 оны донд хүртэл газрын тосны үн дэлхийн зах зээл дээр өндөр байсан тул Венесуэла улс орлого сайтай нийгмийн төсөөлөх төлбөрөд олноороо хэрэгжиж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсролын хүртээмж сайжирч, иргэд ядуурлаас гарч байсан. Гэвч эдийн засаг ганц салбараас нэг хамааралтай байхад маш эрсдэлтэй гэж хэлж ирсэн шүү дээ. Тэгэнгүүт Чавес чинь ялгаагүй нөгөө бусад өмнөх удирдагчид нь бусад салбарт ердөөс хөгжүүлээгүй байдаг. Энийг бас л давтаал одоо зөвхөн нефт дээр үндэслэн улсаа бүрдүүлээд байгаа юм. Яг өмнө алдаа давтаад байгаа. Тэгтэл одоо удахгүй газрын тосны үн шууд дахиад буурч байгаа. Тэнгүүд одоо инфляц нь нэмэгдэж байна те. 2013 оноос хойш Уго Чавес инфляцийг хүчээр химлэр барьж исэн байдаг. Тэнгүүд 13 билүү 14 онд нефтийн үн буугангууд тэр инфляц нь баг 333 мянган хувь хүрсэн байдаг. Тийм. Тэгэд энээс нь болоод одоо мөнгө чанаргүй болчихж штэ. Мөнгө чанаргүй болж байна гэхэд хүмүүс ажиллах ямар ч сонирхол байхгүй болчихж байна. Ажиллах сонирхол байхгүй болно гэдэг нь бол хүмүүс шууд улсаасаа гарч эхэлж байгаа байхгүй. Тэгээ энэс болоод 7-8 сая гаруй хүн улсаасаа гарсан байт юм билээ. Тэгээд газрын тоснос гадна дэд бүтцийн шугамсүлжээ, холбоо, хөдөө аж ахуй гэдэг бүх салбарыг төрийн мэдэлд авч байгаа. Тэгээд одоо социализм гэж нэрлэгээгүй болохоос л ялгаагүй социализм байгаад байгаа байхгүй юу. За тэгээд Чавесийн байгуулсан засаг 2002 оноос эхлээд хагарч эхэлж байгаа. Нэг талдаа Чавесийн төлөө гэсэн ажилчин анги ядус. Нөгөө талдаа нөгөө бизнесийн холбоо, хуучны намууд, тэгээд хувийн хэвлэл дунд давхархын иргэд
байгаад байгаа байхгүй. Тэгээд Чавес улсаа Кубын хэв маягийн социализм руу чиглүүлээд штэ гэж маш их шүүмжилж исэн. Тэгээд 2002 оны 2 дугаар сард Чавес үндэсний хамгийн том газрын тосны компанийг нийгэмчилж өдөртөх зөвлөлийн хэдэн захирлуудыг сольж байгаа. Энэ 7 захирлаас нэг 5-ыг нь солиход тэр үйлдвэрт ажиллаж исэн маш олон хүмүүс ажиллаа хайж гарч байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд энэ үед бас одоо нэг хувийн хэвлэл засгийн газар маш их шөмжилж байгаа мэдээлэл гаргаад тэгээд сөрөг хүчний жагсаал цуглаа маш их болдог байгаад байгаа. Тэгээ 2002 оны 4 дугаар сарын 11-нд Чавесийг дэмжигч болон эсэргүүцэгч талын жагсаал хооронд мөрөлдөөн гарлаа. Тэгэд энэ мөрөлдөөнд яг хэн буудсан мэдэхгүй байна. Гэхдээ бууны дуу гараад 19 хүн амнасаа алдсан байдаг. Тэгээ энэ самааны үед хэдэн цэргийн офицер ерөнхийлөгчийн ордонд дайран орж Чавесийг барьжилсан байдаг. Одоо нэг янз төрлийн цэрэг ирэлт хийх гэж оролдоод байгаа шүү дээ. Тэгээ маргааш нь шууд бизнесийн магнат Педро Кармоно төр засгийн газрыг байгуулсан. Гэтэл энэ одоо Педро Кармоно гэдэг хүн бод Чавес жинхэнэ илүү амар дарангуулагч хүн байсан байгаа тоххой. Яг гэвэл шууд үндэсний ассамблеийг тарааж байгаа. Тэгээд 1999 оны үндсэн хуулийг хүчингү болгож байна. Тиймээд одоо нөгөө цэргийн офицерууд нь одоо шууд энийг харж штэ яана. За энэ жинхэнэ амар хүн баг тавилчлаа штэ Чавес нь илүүдээр байсан билүү гэж бодож эхэлж байгаа байхгүй. Тэгээд шууд тэр өдөртөө нөгөө Каркасын ядуусын хорлоос хэдэн зуун мянган хүмүүс шууд чагсаж эхэлж байна те. Чавесийг сулахыг шаардж байгаа байхгүй. Тэгэд энэний үр дүнд нь Кармоногийн засгийн газар ердөө 48 цагийн дараа унаж Чавес буцаад ерөнхийлөгчийн судалдаа суусан байдаг. За хоёул хамтран ажиллагч ярьчихлаа. За тэгээд тавь өргөжлүүлье. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар төгс ургац компани хамт олон маань ажиллаж байгаа. За тэгээд саяных дээрч ер нь гарч байна. Энэ ер нь төгс ургац гэдэг компани маань бүтээгдэхүүнийг танилцуулахад манай цус 50 дарангуулагч нар бас их одоо ойрхон сэдвүүд гарч ирээд идэг ер нь. Тэгэл ер нь явж өөрсдөө юм үйлдвэрлэхэ болчхоор л хараат болж байгаа хэлбэр юм байл л шүү дээ. Салбар болгоно. Бидний чи өчнөө салбар байгаа шүү те. Хөдөө аж ахуйн салбар одоо энэ гурилыг Монголд одоо тариалагч байдаг юм уу те. Атар газар эзэмшигч байдаг юм уу. Эсвэл одоо ингээд тариа будаа ногоо бүх юм өөрсдөө тарьдаг болно гэдэг ингэж байгаа шүү дээ. Ядчил энэ маань уулна өөрийнхөө одоо зах зээлийн те нэг хэдэн хувийг хангах хэмжээний хүчин чадалтай дотооддоо үйлдвэрлэх. Тэгээ нэмэлтээр одоо мэдээж гаднаас бүтээгдэхүүн юм нэмэлт зүйлээ авах юу юм гэхээс шүү дээ. Гэтэл яг хүнсний салбар гэдэг маань өөрөө маш одоо хариуцлагатай байх ёстой салбар байдгийг мэдж байгаа бах гинэ. Тэгэл нөгөө нэг Монгол хүнд чинь бас өөр бүтээгдэхүүн, өөр улсаас ирсэн бүтээгдэхүүн тийм ч амар таахгүй байж болно шүү дээ. Гэхдээ хүний хэрэглэх боломжийн гоё авчиж ийн гэдэг гоё л да. Дэлгүүртээ олон төрлийн бүтээгдэхүүн байна гоё. Гэхдээ хүнс бол бас тодорхой хэмжээнд цаанаасаа бодлогоор бас зохицуулж те хэм хэмжээг зааж явах ёстой салбар юм шиг байгаа юм. Тэгэхээр яг энэ төгс сургууль компани хамт олон маань бол маш их оронч үйлдэл хийгээд байгаа. Ер нь яаж юм гэхээр бид нар ингэдэг байсан шүү дээ. Хавар ногоо тариал тэгээд 100 хураагаад авдаг тий. Тэр хоорондоо шинэ ногоотой байдаг. 8 сард шинэ ногооны худалдааны дээр юм гардаг. Тэгээ нөгөө нэг өвөлдөө ногоо тарих боломжгүй учраас нөгөө ногоогоо одоо хадгалдаг юм уу яадаг агуулгад байлгаж байгаа ингээ гаргаж ирээд ингээ хэрэглээд ингээ явдаг. Гэтэл дөрвөн улирлын турш ажиллаж идэг. Тийм автомат хүлэмжний технологи дэлхийд гараад ирсэн, нэвтэрсэн. Тэр нь хасах 40-оос бүр нэмэх 40 хүртэл хэдэн ч градусд одоо ажиллах боломжтой. Тэгэхээр энэ бүрэн автомат дөрвөн улирлын хүлэмжийг за манай төгс сургууль компани хамт олон маань Монголдо оруулж ирсэн. За энэ хүлэмжийг байршуулад өөрсдөө яг энэ 61-ийн гарамд үйд юм билийгээр юу нэ. Тэндээ болохоор амтд өргөс тэмэх буюу те одоо бид эд чинь маш олон төрлийн гоё хоолунд эд чинь тэрэн дээр нэмэлтээр ч бай дээрээс нь гоё амттан гарч байна өргөс тэмэх улаан лолиг бол маш их хэрэгэлдэг болж байгаа те. Тэгэхээр одоо энэ шинэ ногооны слайд маад гэх мэтлэн энэ болгоныг танд өглөө бүр шинийг өгөх боломжтой. Өглөө бүр эрүүл шинэ хүнсийг таны гарт хүргэж байгаа төгс сургууль компани хамт олон маань за өргөс тэмэх болон улаан лолиг хэрэглэгчдэд өглөө болгон шинээр хүргэж байгаа. За тэгэхээр ер нь бол бүх сүлжээ дэлгүүр болон худалдааны төвүүдэд худалдаалгаж байгаа. Та худалдаа авч байгаа бүтээгдэхүүнээр нэг дахиад нэг авахтаа шууд аваад өнгөрөхөө биш. Дахиад 5 секунд анхаарад төгс сургац гэсэн тэр ууттай байгааг нь аваад хэрэглээд үзээрэй. Мэдээж нөгөө өглөө болгон шинэ учраас танд шинэ бүтээгдэхүүн хүрж байгаа шүү. Шинэ гоё ургац очиж байгаа шүү л гэдгийг дуулгая. За манай ресторан, зоогийн газар, кофе шоп гэх мэтлэн ер нь хэрэглэгчтэй илүү одоо байнгын энэ зүйлсээр үйлчилдэг ч юм уу те олон тоогоор нэг тоогоор нь авах сонирхолтой байдаг албан байгууллага ресторан газрууд маань сонсож байгаа бол 72 22 11 99 72 22 11 99 гэсэн дугаар байна. Мөн төгс ургац цэг имэн гэж сайт байгаа. Ийшээ хандаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь аваарай.
За хамт олонд нь баярлалаа. Баярлалаа. За тэгээд одоо Уго Чавес буцаад ерөнхийлөгч болчлоо. Нөгөө улс нь бүгдээрээ л ингээл баярлаа тэмдэглэж байна. Тэгээд 2002 онд 2002 оны 12 сард одоо саяны цэргийн эрхлээд 8 сарын дараа дахин жагсаал зохион байгуулж байгаа байхгүй юу. Энэ жагсаал гэхдээ одоо нэг газрын тосны компани захирлууд ажилчид нэгдэж байгаа. Тэгээд энэний хариуд нь Чавес яасан бэ гэхээр энэ хүмүүсийг бүгдийг ажлаас нь халж исэн. Шууд 18 мянган үйлдвэрийн ажилчдыг халчиж байгаа байхгүй юу. Тэгээд энэ 18 мянган хүнийг халчаад оронд нь ямар хүмүүс ажил оруулж байна гэх юм бол их баг бүгдээрээ Чавест үнэнч тэгсэн мөртлөө чадваргүй хүмүүс аваад байдаг. Энэ гэхдээ хамгийн амар нь энэ улсынхаа хамгийн том нефтийн үйлдвэр нэг байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ чадваргүй хүмүүс энэ нефтийн үйлдвэрт ажиллаж эхэлж байна гэхээр одоо эхний жилдээ анзаарах гэж магадгүй 2 жилдээ анзаарах гэж магадгүй. Гэхдээ 5 6 жилийн дараа энийх нь үр дүн гарч эхэлж байгаа байхгүй. Тэгээ Мадурогийн үед чинь яг энэ үр дүн гараад одоо үйлдвэрийн бүтээн чинь маш их муудаад одоо нефтээ гаргаж чадахгүй хэцүү нөхцөл байдалд хүрсэн байдаг. За тэгээд ингээд бүх чагсаал нь Чавесийг зайлуулж чадахгүйгээр дуусч байна. Тэгээд одоо Чавес ч өөрийгөө ингээд амжилттай хамгаалчихж штэ тий. Тэгээд одоо хамгаалтаас шууд товтлоонд орж эхэлж байгаа. Энэ 2003 онд хинтээ уулзсан байдаг. Хин блэ? Аль улсын? Кубын. Фидель Кастро. Фидель Кастро. Дарангуулж ирсэн. Толгой эргэж эхэлж байгаа шиг. Тэг Фидель Кастротой уулзсан байдаг. Тэг Фидель Кастро за чи товтлоонд орох гэж явбал ингэж ажиллаа гэсэн зөвлөгөөг нь өгсөн байт юм бэлээ. За тэгээд дэлхийн зах зээл газрын тосны үн сэргэж байгаад дүүлдэн нийгмийн халамж амжиргаа сайжруулах хөтөлбөрүүдийн төсвийг хэд дахин нэмж байгаа байхгүй юу. Тэгээд ядуусын хороолт олон эмнэлэг сургууль барьж байна. Тэгээд тэндээ куб мэргэжлүүдийг ажиллаж эхэлж байна. За тэгээд бүх нийтийн бичиг үсгийг сайжруулах Робинсон төсөл, эрүүл мэндийг сайжруулах Барио Андентро төсөл, төрийн удирдлагатай хүнсний захиудыг байгуулах Меркал төсөл, иргэдэг хямд орон сууцаар хангах Хабитат төсөл тэгээд олон өөр төслүүдийг хэрэгжүүлсэн байдаг. За энэчээс юу анзаарч байна гэх юм бол энэ бүх төслүүд одоо ядуу иргэдлөө анхаардаг. Одоо ердөөсөө аж үйлдвэр сайжруулах биш, экспортоо солонгоруулах биш. Бүгдээ ядуу иргэдлөө анхаардаг байна. Ягаад гэвэл энэ Венесуелийн 50% нь ядуу амьдарч байгаа байхгүй юу. Тэгэхээр ирээдүйн сонгуулийнхаа суурийг л сайжруулж байна, бэлдэж байна гэсэн төсөл байдалтай байгаа тийм шүү дээ. Одоо нэг янзын улс төрийн нэг асуудал нь одоо 51% санал авсан байхад шууд ерөнхийлөгч болчихж байгаа учраас босод 49% нь хамаагүй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ядуусаа хаппи ойлгож байвал энэ Венесуелийн ерөнхийлөгч үргэлжлэлээр байна гэдгийг мэдсэн байгаа. Гэхдээ одоо нөгөө талаас энэ иргэдийг нь буруудах бол маш буруу шүү дээ. Яагаад гэвэл эдгээр чинь маш их ядуу амьдарч байна. Тэгээд Уго Чавес гарч ирээд одоо байртаа болгож байна, сургуультаа болгож байна, эмнэлгийн үйлчлэгийг хийлгэж байна учраас энэ олон одоо засгийн газрын хүмүүсээс ганц тоож байгаа хүн Уго Чавес байна гэж мэдэгдэж байгаа байхгүй. Тийм учраас л одоо ирээд ахиж саналаа өгöd байгаа. Тэгээд 2005 оны 12-нд болсон парламентын сонгуулиар Чавесийн талынхаа үндэсний ассамблеийн бүх суудлыг авснаар одоо Чавес цаа доктор болох ямар ч хүн үлдээгүй гэж хэлж болно. Тэгээд энэ үеэс эхлээд Чавес шууд 21-р зууны социализмын талаар ярьж эхэлж байгаа байхгүй юу. За 21-р зууны социализм гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо зөвлөлт Кубын хуучны социализм биш ээ. Энэ бол шинэ орчин үеийн одоо арчлалтай социализм гэж ярьж эхэлж байгаа байхгүй юу. Гэхдээ энэ бодитоор яг юу гэсэн үг вэ гэвэл бас тодорхой биш байгаа. За тэгээ 2006 оны сонгуульд Уго Чавес 63%-аар ялж байна. За тэгээд нэг сонирхолтой зүйл гэх юм бол Уго Чавес бүх сонгуулиуд цаг тухайд нь явуулсан. Мөн ямар нэгэн сонгуулийн логоор ердөөсөө гараагүй гэж олон улсын ажиглагч нар хэлсэн байдаг. Тэгэхээр одоо бас л яг сонгуулаа зөв явуулж байна. Тэгтэл иргэд нь дандаа хахад өөрийг сонгодог байхгүй юу? Нөгөө юу л байна л да тий. Нөгөө хороогоо услана гэдэг чинь манайхан ч тий. Яг тэрэн шиг л байна л да тий. Тийм. Өөрийгөө хэн сонгох вэ гэдгийг мэдж байгаа. Тэд нартай таарсан зүйлүүдийг хийгээд байгаа, таалагдах зүйлүүдийг хийгээл байгаа. Тийм. Тэгээд тэр иргэдэн за энэ Чавес ламыг тоож энэ гэд саналаа өгöd байгаа байхгүй юу. За тэгээд дараа оныхоо ихээр 2007 онд Чавес намуудыг нэгтгэж байгаа. Тэгээд нэгтгэхэд Венесуелийн нэгдсэн социалист ном гэж гарч ирж байна. Тэр нь одоо улс төрийн цорын ганц хүчин болж байна. Тэгээд одоо нэг хувийн хөвшилд үлдээд байсан цөөхөн хідэн газар байгаа шүү дээ. Цахилгаан холбоо, эрчимгүйч, гангийн үлдэр, битэн цементийн үлдэр, банк хүнсний төвөлтийн салбар эцэст нь шууд бүгдийг улсын мэдэлд орууллаа. Ингээд нэг янзын улс нь зөвхөн Чавесийн гар дор ордсон 100% Чавесийн үгэнд ордог улс
болоод хувирч байна. За тэгээ 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал болж байна. За дэлхийн санхүүгийн хямралаар газрын тосны үн бас л шууд унж эхэлж байгаа. Тэнгүүт Венесуелийн эдийн засагт одоо ээлжид хүнд цохилт болж идэг. Тэгээд инфляц шууд огцом нэмэгдлээ. Сүү мах өндөг ховордох нь шууд энгийн үзэгдэл болж байна. Гэмт хэрэг тэгээд ялангуяа хүн амны хэрэг, хүн барьцаалан мөнгө нэхэх хэрэг огцом нэмэгдэж байна. Гэтэл Чавест энд ямар хариу өгч байна гэвэл за энэ бүхний ганц гарц нь бол социалист хувьсгал улам эрчимжүүлэх гэж хэлж байгаа байхгүй юу? Дахиад хувьсгал. Тийм, дахиад хувьсгал. Тэгээд энийг дандаа л Боливарын хувьсгал гэж нэрлэдэг байгаадсан. За тэгээд энэ ингэж нөгөө хэцүү цаг үед явсаар хагаад 2011 оны 6 дугаар сард ерөнхийлөгч Чавес хорт хавдартай болсон тухай олон нийтэд мэдээллээ. Тэгээд хамгийн амар нь хорт хавдартай болчоод ерөнхийлөгчийн судлаас бууж бол ердөөс өгөөгүй. 2012 оны 10 дугаар сарын 7-нд болсон сонгуульд Уго Чавес 55.1 саналаар яллаа. 2010 онд. Тийм, 12 онд. 12 онд. Тийм, 12 оны 10 сард. За тэгээд ерөнхийлөгчийн албыг хаших тангараг өргөх ёслолтоо оролцоход тэрний тэнхэл хүрээгүй юм. За тэгээд хэрвээ дахин сонгуул болоход хүрвэл Николас Мадурод итгэл хүлээлгийг ард иргэдтэй захиад 2012 оны 12 дугаар сард Кубад эмчилүүлэхээр явлаа. За тэгээд 3 сарын дараа буюу 2013 оны 3 дугаар сарын 5-нд Уго Рафаэль Чавес Фриас 58 наснда өгч далдарлаа. За тэгээд эндээс бол шууд Мадуро гарч ирсэн байдаг. Мадурогийн сонирхолтой нэг зүйл нь гэх юм бол дэд ерөнхийлөгч байхаас өмнө автобусны жолооч байсан билээ. Тэгээд Уго Чавестэй танилцсан гутаа Уго Чавес юу гэж бодсон бэ гэхээр за энэ Мадуро жинхэнэ миний хувьсгалыг ойлгодог хүн байна. Миний дараа энэ хувьсгалыг авч явах хүн бол энэ Мадуро байна гэж хамаг ажиллаа үлдээсэн байдаг. За тэгээд Чавесийн дараа Николас Мадуро 2013 оны сонгуулиар 50.6% саналаар ерөнхийлөгч болж исэн. 0.6% шүү дээ тий. Тэгэхээр бүр амар бага саналаар ерөнхийлөгч болчихж байгаа байхгүй юу. За тэгээд 2018 болон 2024 оны сонгуульд ялсан боловч энэ хоёр сонгуулийн хариуг сөрөг хүч нь одоо хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Олон улс цааш хүлээн зөвшөөрөөгүй байгаад байдаг. Яг гэвэл нэг Чавесийн үед чинь сонгуульд ч хуулиасаараа явж исэн бол Мадуро гарч ирээд эднэрийн бүгдийг энэ авилгадж ийн эсвэл одоо тоолохдоо худлаа тоолж ийна гэсэн. Эс болоод олон улстай хүлээн зөвшөөрөөгүй байт юм бэлээ. Тэгээд энэс болж 2021 онд Трамп Венесуэлд эдийн засгийн хориг тавьсан байдаг. За тэгээ 2014 онд нефтийн үн дахин огцон унахад валютын нөөцгүй тэгээ их хэмжээний өртөө Венесуэл улс дахин сүрлээ. Тэгээд Мадуро энийг яаж шийдэх гэж оролцсон бэ гэх юм бол одоо шууд мөнгө хөвдөд эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгээ бид нар одоо түүхээс харахад мөнгө хэвлэх болгонд л улс одоо шууд гиперинфляцид хүрдэг. Тэгээд 2018 онд инфляц 33,000% хүрсэн байдаг. За тэгээд эдийн засгийн сүрэл бүр энгийн иргэдэд бүр маш хүчээр тусч байгаа. Тэгээ хүмүүс бүр хоол хүнс, эм тарианы хомсдолд орж ийн. Тэгээ төрхийн эмнэлэг дотор эмчнэр хагалгаа хийхдээ утасныхаа гэрлэр хагалгаа хийдэг болж байгаа байхгүй. Бүр тоггүй, дулхангүй тийм нөхцөл байдал үүссэн байгаад байдаг. Тэгээд одоо энэс болоод хүүхдийн эндэгдэл өсөж ийн, устгацсан өвчүүд дахин газар авч эхэлж байгаа. Тэгээд одоогоор бол Каракас дэлхийн хамгийн аюултай хотуудын нэг болж байгаа. Тэгээ алгын түвшин эрс нэмэгдсэн байдаг. Тэгээ 2017 оноос хойш 7.7 сая Венесуэлчүүд эх орноосоо дөрвсөн байна. Тэгээд өнөөдрийн байдлаар Венесуэлд ядрал 90% хүрсэн байна. Тэгээ хүн амын дийлэнх нь нэн ядуу амьдарч байна. 65% нэн ядуу амьдардаг хүн байна. За тэгээд манай нэвтрүүлэг энчээ дуусах байсан. Гэтэл саяхан юу болсон бэ гэвэл 2026 оны 1-р сарын 3-ны шөнө Америкийн нэгдсэн улс нууц ажиллагаа явуулж Мадурог баривчлалаа. За Трампын хэлсэн шалтгаан нь бол энэ шууд нэг хар тамхины 8-ны эсрэг гэж хэлж байгаа байхгүй юу. Гэхдээ би бол энийг бас яг үнэн гэж харахгүй байгаа даа. Яагаад гэвэл 2024 онд Жо Байдны үед хар тамхи Америкийн нэгдсэн улсад оролж ирснээр ял авсан Хондурасын ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандезыг 2025 оны 11 сарын 28 онд Трамп шоронгоос сулсан байгаа байхгүй. Тэгэхээр нэг янзын улслан үнэхээр хар тамхи орлоод байгаа хүнийг сулчаад Мадурог энэ ялаар ялгаагүй барьжлаа авчиж байна. Тэгэхээр Трамп яг яагаад Мадурог барьжлсан бэ гэж бодохоор нэг янзын дарангуулагчийг зайлуулах үүднээс бол биш байгаа. Яг гэвэл одоо бид нар чинь цус 50 их ашигла байгаа шүү дээ. Яг их ашигла байгаа. Тийм. Бид нар одоо энэ цус 50 дарангуулагч гэдэг нь хэтрүүлэг дээр маш олон удаа харж байна те. Энэ дарангуулагч нар Америкийн талд байж л байвал дарангуулагч байна уу, одоо сайхан хүн байна уу? Улс Америк улс хамаагүй байхгүй те. Доминикан
Гаити, Уганда ялгаагүй дарангуулагч нар байсан. Гэхдээ Америкийн талд байсан. Яадаг ч үү те. Нөгөө хэд бүр доргоор аашилдаг, яадаг ийдэг бүх юм ил байгаад хахад тэндээс авах юм авч л байгаа л болоо. Наад нөхөр чинь байж ич манай улс руу өгж байгаа. Тийм энэ дэлхийн одоо хүйтэн дайны үеэр ингэж байна. Тэгсэн мөртлөө одоо ч ялгаагүй байгаад байгаа байхгүй юу. Энэ Мадуро ч өөрөө социалист те нэг янз коммунист байсан. Гэтэл оронд нь социалист биш одоо Америкийн талд байсан бол баг Америк дэмжиж сууж хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэд одоо миний харж байгаагаар бол Америк яагаад ингэж Мадурыг барилжсан бэ гэвэл энэ Венесуэлтэйгаа их нефтийг өөртөө авч олборлуулахын төлөө ингэж байна. Одоо Америкийн орчин үеийн империализм гэж би бол өөрөө харж байгаа байхгүй юу. Тэгэд энэ цаашдаа ямар үр дагавартай байж болох вэ те? Одоо тусгаар тогтносон улсын ерөнхийлөгч эдгээр өөртөө авч шууд барьчилж байна. Энийг одоо бид нэр хүлээн зөвшөөрч болох юм бол нэг өдөр Америкийн цэргүүд орж ирээд Монголын ерөнхийлөгч барьчилж авч явж болох уу гэсэн асуулт. Хамгийн орхон одоо Гренланд ч юм уу те, хоошо Канад ч юм уу тийм шүү дээ. Мехико ч юм уу те. Одоо Гренланд ч бас мэдээгээр гараад байгаа байхгүй. За тэгээд Венесуэлийн улс ирээдүйд ямар байхаар байна гэдэг талаар би бас нэг жоохон судалж үзлээ. Одоогоор 2 эмэгтэй Венесуэлийн ирээдүйн төлөө өршөлдөж байгаа. Нэгдүг нь бол Делси Родригес гэдэг одоо Мадурогийн дэд ерөнхийлөгч байсан эмэгтэй хүн. Одоогоор ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Венесуэлд хийж байгаа Трампын дор. Нөгөөх нь Мария Корина Мачадо 2024 оны сонгуулийн сөрөгчин. Нөгөө хүлээн зөвшөөрөхгүй гэсэн сөрөгчин байгаа шүү дээ. Тэгээ 2025 оны Нобелийн инх тайвны шагналын эзэн байгаа байхгүй юу. За тэгээд энэ хоёрын аль нь Трампын хайрыг татаж чадна, тэр нь Венесуэлийн ирээдүйн удирдагч болох нь бараг тодорхой болчиход байгаа. За тэгээд энэ Мачадо бол 1 сарын 15-нд Трамптай уулзгаар байгаа. Тэгээ энэ уулзалтаар би бараг яах байхаа гэж таамаглаж байна гэвэл Мачадо Нобелийн шагналаа Трампт бэлгэлэх бах. Тэгээд энэнийхээ хариуд нь Венесуэлийн ерөнхийлөгч болох байхаа гэсэн таамагтай байна. Тэгээд одоо энэ үнэн байх бодлоо. Өнөөдөр шүү дээ. Өнөөдөр гэхдээ энэ цацагдахад одоо баг энэнийх нь хариу нь ил тод гарцсан байна гэж бодож байна би. За энэ удаагийн дугаар хүүгэж авъя. Тэгээ бид бүхний монголчууд яг хөө Венесуэлийг нөгөө нэг би түрүүн тоглосон шүү. Ер нь бол нөгөө нэг зүгээр нэг олон англи кино байдیں۔ Телевизэн. Тэгээ тухайн үед яг монголчуудад нөгөө нэг телевиз дээр их олон юм айл болгон телевизтэй биш. Ядчил нэг дундаа нэг 5 айл ч юм нэг ганцны ядад нэгнээдээ суулаад үздэг те. Сум даяар үздэг зүгээр юм олон англи кино байдیں۔ Тэрүүгээр л манайхан Венесуэлд төсөөлдөг л дөө. Тэн дээр бол бас нийгмийн аягүй сонин үзүүлэлт гардаг. Бүүр юм баян юм айл байж ийснэ те. Тэр ингээд айлыг ингэсэн чинь бүүр нөгөө ядуу хүүхд болоод чөлөө. Тэгэл Замора, Мигел Ангел, Стерлита хин гэтвчил мангар олон дөрүүд гардаг байхгүй. Тэгээ тэрийгээр манайхан Венесуэлд төсөөлөдөг байсан. Цаана нь энэ Уга Чавез те гэх мэтлэн энэ нөхдүүд чинь тэр цаана ийм юмыг хийж явсан. Тэрнийх нь гор нь өнөөдөр ямар байгаа гэдэг сая сүүлийн дээр тоонод харуулж штэ те. Үнэхээр аимшигтай. За ер нь цус 50 дарангуулагч нэвтрүүлэг маань ерөөсөө л ингэж байгаа штэ. Ирээдүйн чинь түүхэн дотор байгаа. Энд бүх дата мэдээлэл байна. Баруун тишээ хатгаад буруутсан бол тэр дата чинь энэ түүхэн дотор байдгийн тий. Зүүн тишээ хатгаад буруутсан бол энэ дотор чинь энэ байдгийн. Энийгээ мэдэхгүй болсод нөгөө алдаага дахин гаргаа явсаар л байдаг. Нэг юм туг дамжуулаад гүдэг биш тий. Дараа бариа өгөөд буухаадаа тэмцэн шиг биш. Ингээд ирлээ дууслаа. Дахиад эндээс эхэллээ дууслаа. Дараагийн хүн сонгодлоо энд ирлээ дууслаа. Яг л нэг юм үхлийн тойрог шиг юмдтал ингээд гүгээд идэг. Давтамжтай яваад идэг. Эдний чинь бүх зан чанар нь хүн л болсон учраас яг адилхан байгаад идэг байхгүй. Тэг гаргаж байгаа шийдвэр мэдвэр те. За нэвтрүүлгийн маань хамтаа ажиллагчаар Амин Димэр баялаг өвөл урайн дор хүүхэд багчуудын дархлааг дэмжих одоо Бикутан Kids гэдэг хүүхдийн витамин маань ажиллаа. За мөн дээрээс нь бүрэн автомат 4 үйлрлийн шилэн хүлэмжтэй өглөө бүр эрүүл шинэ хүнсийг таны гарт ураатай төгс сургацсан хамт олон маань ажиллаа. За дараагийн дугаар уулзъя. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.